Сүүгээ ухаа мартсан юм биш үү? Үнэний сүүний 87%-ийг ус. Үлдсэн 13% нь уурга, өөхтөөс, нүүрс ус, витамин, эрдэс бодис байдаг. Тэгэхээр хүний эрүүл мэндэд хамгийн чухал зүйл бол сүү байх нь. Та сүүгээ уусна уу? Нэгдсэн үндэсний байгууллагаас жилийн хугацаанд нэг хүн 180 литр сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь хоногт насанд хүрсэн хүн 500 мл, хүүхэд 350 мл сүү гэсэн үг. Монголчуудын хувьд дэлхийн дунджаас 3.4 дахин бага сүү буюу 52 литр сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг талаар салбарын их сурвалжууд дурдсан байна. 5,000 тонн хуураас суугаад импортлж өвлийн хэрэгцээг хангаж ирж байгаа. Өвөл бол сүүний гарц буучдаг учраас өвөл төрүүд бол сүүний хомсолд ордог. 25 сая доллар болж штэ 5,000 тонн хуураас сүү гэдэг бол. Тэгээд ингээд 30 жилээр хөвжүүл хэдэн тэрбум долларыг бид бол гадагш нь урсгаж байна гэж. Монгол улсын хэмжээнд нийт 85,049 хүнээс нэг жилийн туршид 59 сая 670,512 литр сүүг бэлтгэдэг. Уламжлалт маллагааны үнэ 6-аас 9 сар буюу 90 хоног сайланд хамрагдаж, нэг үнэнээс өдөрт дунджаар 7-оос 8 литр, нэг жилд 702 литр сүүг бэлтгэдэг. Манай өмнө төршийнхэн бол огт сүүний хэрэглээгүй шахуу байсан нөхдүүд лактоз задлж чадахгүй матахгүй ядад хүн сүү уудаггүй ингэж байсан бол одоо тэр чинь бүгдээрээ уудаг болоод яр заасан цагаан шүдтэй горзоос өндөр залуучууд бол төрсөн байна. Тэрийг бол шинжлэх ухаанаар эрдэмтдэн судлаад ядад хүний өндөр нь бол тийм ээ энэ хугацаанд бол хэдэн сантиметр өсчээ гэд бүр ингэж мужаар гаргацсан тийм судалгаар байж байгаа байхгүй. Харин бид нар бол жоохон давж ярах маягтай 80-90% нь бол амны хөндийн өвчлөлтөй. За ер нь бол 13 хүртэлх насны хүүхдүүдийн дунд бол 90% шүд цаоролтой гэж ингэж харж байгаа. Бид чинь бол мянган жилийн түүхтэй сүү цагаан эдээ хэрэгэлдэг, зум мах иддэг сүү иддэг байсан хүмүүс шүү дээ. Тэг яагаад бид ийм байдалд орчод байгаа юм бэ? Тэг бид сүү хэрэглэх, сүүг боловсруулах ийм соёлоо гээгээд байгаа юм биш үү гэсэн юм бодлого. Бидний уламжилт мал аж ахуй дээр байж байгаа тоос, өрөм, ааруул, эзгий, тийм ээ, шар, сүү бүгдийг боловсруулж хэрэглэж ирсэн тэр соёлыг буцаад ингэж сэргээж сайжруулж орчин үеийн төвшөнд орчин үеийн хүүхдүүдийн хэрэглээний төвшөнд тэднийг гаргах нь бол хамгийн зөв зүйтэй алхам байна гэж үзээд байгаа. Нүүдэлчин агро ферм компаниг үүсгэн байгуулагч Бат Төгс. Франц улсаас сүүний чиглэлийн мобильярд үйлдвэрийн хүнийг Монголд импортлон кластер фермийг байгуулан ажиллаж байна. 2024 оны байдлаар Төв аймгийн Баян дэлгэрт 400 үнэ, Аргалантад 480 үнэ, Баян хаангаа суманд 240 үнэтэйгээр фермийн үйл ажиллагааг явуулж байна. Сүүний кластер фермийг хөгжүүлснээр нэг зохицолбор фермийн 400 үнэнээс нэг жилд сая 220 мянган литр сүү буюу нэг үнэнээс өдөрт дунджаар 10-аас 15 литр, жилд 4,000 орчим литр сүүг бэлтгэх боломжтой. Сүүний кластер фермийн үнэ жилийн 4 улиралд тасралтгүй сайланд хамрагддаг онцлогтой. Кластер гэж юу вэ? Нүүдэлчин агро ферм нь 400 үнэ бүхий 10 айлыг нэг дор төвлөрүүлэн барьсан ба эдгээр айлууд малын өвс тижээлээ нэг дор авахаас гадна сүүний чиглэлийн компаниуд өдөр бүр сүүг өөрсдийн унаагаар ирж авдаг даваа талтай. Мөн хэрвээ та хүсвэл энэхүү кластер фермийг эзэмших боломжтой.